За сайн байцгаана уу. Этран онооны талаар өнөөдөр жоохон ярьцгаая. За этран оноо гэдэг нь уулын гүйчнэр болон уулын гүйлтийн уралдаан зохион байгуулагч хоёрыг холбосон платформ гэж ойлгож болно. За зохион байгуулагч нар уралдаанаа зохион байгуулад дүнгээ ийшээ оруулчихаар тэндээс гүйчнэрийн мэдээлэл шууд автоматар ингээ орчино. Харин гүйчнэр тэрийгэ тухайн Этра дээр өөрийнхөө аккаунтыг үүсгэснээр өөрийн болгож авдаг. Одоогоор тэгээд уралдаанд орсон хүмүүсийн Этра оноонууд нь ингээд ямар нэг эзэнгүү гэхдээ өөрийн болгож авах боломжтойгоор ингээд байж идэг. За хэдүүлээ ямар ч гэсэн нөгөө Бямбаагч санал тавьсан болохоор Бямбаагчийг энэ дээр байна уу байхгүй гэдгийг хайж үзье. За гүүч рүү ороод хайлт хий. За ямар ч гэсэн Бямб цэрэн эдмэдгээд хүм манай гараад ирлээ. Зургаа оруулаагүй байхыг бодоход мөн дээр нь энд өөрийн болгож авах уу гэж асууж байхыг бодоход Бямбаагч маань ямар нэг аккаунтаа өөрийн болгож аваагүй. Гэхдээ Бямбаагч оноонууд орж идэм байна. За Бямбаагч сүүлд ингээ бараг 7 уралдаанд 6 уралдаанд ямарсан орцсон байна. Хан алтан үлгийгээс хойш ингээд. За харин Бямбаагч бүртгүүлэхдээ бүх мэдээлэл үнэн зөв бичсэн болохоор ингээ бүх уралдаанууд нь нэг ID руу ингээд орцсон. Одоо харин энэ ID-г өөрийн болгож авах дут байгаа юм байна. За энийг Бямбаагчтай би ярьж байгаад өөрийнх нь болгоод баталгаажуулаад өгчнөө. Та хэд ч гэсэн өөрөөсөө ингээ өөрийнхөө яг нөгөө уралдаанд бүртгүүлдэг бүтэн овг нэрээ насаараа бүртгүүлэх юм бол яг энэ уралдаанууд ч өөрөө автоматар орчноо. За Бямбаагчийн статистик харъя. За дэлхий дээр нийтдээ 497,454 эмэгтэй хүн уралдсан байна. Ямар Этрагаар дамжуулаад тэг 705,596 хүн уралдсан байна. Үүний 497,000-т нь манай ихч явж байгаа юм байна. За насны ангилалдаа 15,000-аас 8.7,000-т нь явж байгаа юм байна. За харин ТV-ийн 154,000 хүнээс 71,000-т явж байна. Насандаа твдээд 830-т явж байна. За харин улсдаа юу вэ гэхээр 192 эмэгтэй хүн ямарсан Этрагаар монголчууд гүйсэн байна. Гэхдээ 390 хүн. Энэний 192-т нь манай ихч явж байгаа юм байна. Насны ангилалдаа харин 8-аас 6-ад явж байгаа юм байна. За дэлхий дээр топ 70% дотор орсон байна гэсэн үг. Тэгэхээр манай ихч нарын хувьд зөвхөн Бямбаагч биш. Цэцэгч бусад нөгөө ихч нар маань ингээ бүгдээрээ ийм уралдаанд юм топ оноонууд насандаа бол ингээ сайн явж идэг. За тэгэхээр манай ихч одоо энийг өөрийн болгож авнаа. За ингээ өөрийгөө ингээ дэлхийн хаана явж байгаа гэдгийг бас харчиж болж байна. За тэгээ өөрийнхөө бас ингээ мэдээллийг харна. Нийтдээ 6 уралдаан дуусгасан байна. 22 цаг нийт бүх уралдаан нийлээ 22 цаг байсан. Бүх уралдаан 96 км болсон байна. Бүх уралдааны өндөр авалт нь 5700 болсон байна. Хамгийн өндөр оноо авалт нь уралдаанд 329 авсан байна. Хамгийн өндөр ранк нь 15-д орж исэн байна. Хамгийн хол гүйлт нь 30 км байсан байна. Хамгийн өндөр авалттай уралдаан 1550 м байсан. За ингэхээс гадна National League буюу үндэсний бас ингээд лигийг харж болдог. За эндээс Монголоос сонгочихё. За 25 оны 2 удаа үндэсний цуврал гэдэг зүйлд орсон байна. 2 уралдаанд орсон байна. Нийтдээ 2 уралдаанаас 581 оноо цуглуулж чадсан байна. За одоохондоо насанд нь
юу н гарч ирэх заалгүй. За энэ үндэсний лиг дээр ингээд бүх хүмүүсийн мэдээллийг бас ингээд харж болдог. За минийх дээр ингээд оноонод бүгд харагддаг. Яагаад тэгэхээр би жилийн төлбөрөөр төлцсөн болохоор ингээд бус хүний мэдээллийг ч гэсэн ингээд харж болдог байгаа. За энэний талаар бас дараа нь дэлгэрэнгүй ярина. За ингээд үндэсний лигийн 25 оны Монголын үндэсний лигийн тэргүүлэгч нар ингээд харагдчих байна. За эхний эрэгтэйчүүдийн эхний байранд Лувсаа байна 2094. Дараагийнх нь Лавграгчаа байна. Дараагийнх нь Эрдэнэ болгон байна. Эмэгтэйчүүдээр Дулам Сүрэгч байна. Бат цэцэг гэж байна. Бахад бат цэцэг гэж байна. За эрэгтэйчүүдийн ямар уралдаанд ороод гэсэн юм бэ гэхээр Ласпортива хан тэрэд орсон байна. Сингүүрээс орсон байна. Хадад тэрэлд орсон байна. Ингээ 3 уралдааных нь нийлбэр нь 2094 болчихсон байна. За нийтдээ энэ зөвхөн эрэгтэй эмэгтэйхгүй бүр нийтээр нь хоёрт нь болохоор дууягч орсон байна. Бас хан тэрэлд орсон байна. Цэнгүүд орсон байна. Хадад орсон байна. Энэ уралдаанууд ингээ бүртгэхээр энэ систем автоматар нөө үндэсний лиг гэдэгт оруулцдаг. Тэгээ эндээс ингээ. За гуравт нь болохоор Лавграгчаа гэдэг бас бүртгэлээ баталгааж болсон байна. Хадад тэрэлд орсон байна. Хан тэрэлд орсон байна. Сингүүрээс орсон байна. За ингээд 3 уралдааных нь оноо ингээд нийлээд эхний 3 ингээд харагдаж байна. За ерөнхийдөө дууягч Лувсаа хоёрыг дэлхийд ямар хөө байгаа вэ гэдгийг бас хэдүүлээ харж үзье. За Лувсаа руу оръё. За эндээс хайгаад үзье. За Лувсан шаруу гээд нэг нь туяа Лувсан шаруу огтоо туяа, нэг нь нацаг дорж огтоо Лувсан шаруу. За Лувсан шаруу руу оръё. За Лувсан шаруу Дулам Сүрэгч хоёрын Эстра онооны болон UTMB-ийн оноог алдаагүй зөв оруулах энэ имэйл бүртгэлүүдийг би хариуцж хийсэн байгаа. Мөн тэр хоёр өөрсдөө бас аккаунтаа шалгах боломжтой байж байгаа. За Лувсаа дээр за дэлхийн харьцуулсныг харъя. Нийтдээ сая 400 мянган эрэгтэйчүүдээс 848. За ингэ шууд энэ дэлхийн топын 0.5 бүр 1%-аас доош те 1% дотор хангалттай Лувсаа маань орсон байна. Насандаа 364 мянган хүмүүсээс 432-т явж байгаа юм байна. За Аз твдээ нийт 340 мянган хүнээс 67-д орсон байна. Насандаа 86 мянган хүнээс 48-д орсон. За харин улсдаа бол 433 хүнээс нэгээр ирэмблэгдсэн байна. Насандаа бас 161 хүнээс нэгээр ирэмблэгдсэн байна. За Лувсаагийн уралдаануудыг ингээ харах юм бол 2019 оны 7 сарын 28-нд анх богд хан Монтейн Трейл гэдэг уралдаанаас эхлээд оноо цуглуулж эхэлсэн байна. За эдгээр оноонууд ингээ явсаар байгаад. За нэг онцлог зүйл. За энийг нөгөө монголчуудынхаа юун дээрээс харъя. За ингээ монголчуудын жагсаалтыг харах юм бол Лувсаа мэдээж түрүү харуулснаар тэргүүлж байна. Хоёрт нь амгалан жаргал орж байна. За энд нөө тамирчдыг оноо өгөхөөс гадна хаана ямар төвшөнд явж байгаа вэ гэдэг энэ элит, advanced гэдэг ангилдаг байгаа. Харин Лувсаа монголчуудаас анх удаа элит рүү орсон
тамирчин байна. За эмэгтэйчүүдийг харъя. За эмэгтэйчүүдээс дууяа агч эксперт 3 төвшөнд орсон байна. Харин ловса элит 4 төвшин. Элит нь болохоор 4-өөс 1 хүртэл нэг нь хамгийн дээдлийн төвшин байдаг. Дууяа агч харин экспертийн 3 буюу элит рүү орох төгсөн байна. Тэрийг төлөө бас дэлгэрэнгүй олж харах болно. За энэ дээрээс харчиж болдог энэ индексийн төвшнийг. За одоо би бол энэ нэг ногоон хавцаа интермедиат хавцаа байж хахад ловса энэ 4-р төвшөнд очсон байна гэсэн. Дууяагч харин энэ эксперт 3 энэ дээрээсээ 2 дахь төвшнийг 3 дахь төвшөнд явж байна гэсэн. За ийм байна. За тэгэхээр гүүгчнэр өөрсдийнхөө мэдээллүүдийг за ловс ишээ орж ингэж авах нь байна. За ловсагийн ингээ аккаунтаар орох юм бол өөрөөр ингээ ороод үзэхээр энэ нөгөө скор оноог ингээ харах боломжтой харагдаж байгааз. Яагаад тэгэхээр жилийн төлбөрөө төлчих юм бол энэ харагдана. Гэхдээ бусад бүх мэдээллүүдийг ялгаагүй харж чаднаа гэсэн үг. Бусад тамирчдын мэдээллийг ч гэсэн одоо энэ топ тамирчдын мэдээллийг ингээд үндснийхээ тамирчдын мэдээллийг ингээд харж болно. Тэгэхээр ямар ч ялгаа байхгүй. Гол нь яг скор оноогоо эдийг авснаагаа л харахын тулд. Гэхдээ тэрэнд бас нэг бүртгүүлснээр маш их олон төлбөр төлснээр маш их олон давуу талууд байгаа. Гэхдээ тэр төлбөр нь тийм үнэтэй бол биш байдаг. За жишээлбэл жилийн 12 евро байж идэг. За мөн дээр нь энэ нитра дээр нэг гоё юм байдаг, даатгал байдаг. Одоо энэ уулын гүйлт чи өөрөө эрсдэлтэй спорт шүү дээ. Тэгэхээр Монголд даатгадаг байгууллага байдгүй юм байлээ. Тэгэхээр энэ нитрага дамжуулаад жилд нэг 49 евро төлчих юм бол одоо ялангуяа гадаадын уралдаануудад оролцох жогоо ордог тамирчдын хувьд энийг авчих юм бол ямар нэг эрсдэл гарлаа гэхэд олон улсын даатгал шууд үйлчлэх нь байна шүү. Ер нь бол энийг аль болох Монголд гадаад ч гэдэггүй Монголдоо ч гэсэн оролдож байгаа хүмүүс авцсан байхад Монголын уралдаан энд бүртгэгдсэн л бол ямар нэгэн байдлаар тэр уралдааны үеэр бэртэл гэмтэл авсан тохиолдолд энэ даатгалаа ашиглаад бас имчилгээ хийх боломжтой байт юм биш үү. За өөр юу байдаг вэ гэхээр миний хувьд бол ингээд оролцогч болон зохион байгуулагч гэдэг талаас нь байж идэг. За оролцогч гэх юм бол бас дэлхийн 44-т хувьд нь орд юм байна. За нэлийн олон уралдаанд бас орсон байна. Тэдний оноонууд нас ингээ харагдаад ерөнхийдөө 442 буюу интермедиат ангилалд явж байгаа бэ. За мөн дээр нь зохион байгуулагч гэдэг зүйлээр энэ бүртгэлтэй яадаг. За эндээс ингээд миний оруулж исэн Skyrim-ийн уралдааны тэмцээнүүд ингээд энд байж идэм аа. За Траоногоо та бүхэн өөрийн болгож аваарай. Ялангуяа гадаадын уралдаан тэмцээнд ороход Траоны мэдээлэл асууж идэг. Ийм оноотой хүнд орно гэдэг ч юм уу тий. За мөн ямар нэгэн гадаадын уралдаан тэмцээн эсвэл Монголынхаа уралдаан тэмцээн байна уу гэдгийг бас энэ дээрээс харж болно. За жишээлбэл календар дээр ороод за улсаа сонгоод үзье. Монгол. За Монголд жишээлбэл 26 оны эхний уралдаанууд Алтан үлгийг бүртгэгдсэн байна. Говь марч бүртгэгдсэн байна. Mongolian Trail Run гэдэг уралдаан бүртгэгдсэн байна. За эдгээр говь марч, энэ Mongolian Trail Run, энэ Mongolian Sunrise Sunset гэдэг үедээ ерөнхийдөө гадаад байгууллагууд зохион байгуулдаг, Монгол зохион байгуулдаг.
уралдаанууд. За мөн Skyline-аас зохион байгуулсан хан ультраас бүртгэгдсэн байна. За одоогоор ийм уралдаанууд Итра дээр бүртгэлүүдэд зарласан байна. За эндээс календараас газрын зураг дээрээс бас ингээд харчиж болдог. За ингээд за жишээлбэл хятадд ямар уралдаанууд байна вэ гэдгийг ингээд харж болно. За ингээд уралдаан сонирхож байгаа бол ингээд за жишээлбэл ингээд 1 сарын 3-нд нэг ийм уралдаан байгаа байна гэдэг цаашаа дэлгэрэнгүй мэдээллүүдийг хайгаа явуулчих болно. За мөн үр дүнгээ харж болно. За ингээд Монголд ямар уралдаанууд болж исэн бэ? Үр дүнгууд нь гарч исэн байна уу гэдгийг бас харж болно. За Сингапурын оноо орсон байна. Хадад Тэрэлийн оноо орсон байна. За эрчимтийн оноо хараахан ороогүй энэ улаанаар харагдсан гэдэг нь оноо арай ороогүй тэгэхээр ногоон болсон оноонууд нь орсон байна. Хан Тэрэлийн оноо нь орсон ногоороод оноонууд нь орсон байна гэж харагдана. За тэгээд энэ Хан Тэрэлийн 55 км-ийн оноог бас ингэ харцгаая. 25 оны 8 сарын 16-нд зохион байгуулагдсан. За ямар зам дээр болсон бэ гэхээр энэ замных нь мэдээлэл ингээ орсон байна. За ямар үр дүн гарсан бэ гэхээр 55 км-ийн эхний тамирчин Баярмаа Огтоос оруулалт нэгд орсон байна гэдэг энэ оноонууд харчнаа. Одоогийн байдлаар ингээ манай тамирчид өөрийнхөө бүртгэлүүдийг хараахан үүсгэж аваагүй байгаад одоо энэ зураг оруулсан гот нь бол орсон байна, авсан байна, сайн байна. За энэ тэгэхээр өөрийгөө ер нь хаана явж байгаа юм бэ? Мөн өөрийгөө ямар төрлийн уралдаанд оролцох одоогийн потенциал байгаа юм бэ гэдгийг л эндээс харах гэдэг байгаа байхгүй юу? За жишээлбэл энэ Хан Тэрэлийн финишер левел нь 390 гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрийнх нь Итра оноо 390-ээс дээш оноотой хүн би энэ уралдааныг чадах юм бэ гэдгийг бас нөгөө тийм өөртөө тийм дүүрэн шинжилгээ хийждэг байхгүй юу. За жишээлбэл ингээд би жишээлбэл 442 оноотой байна гэдэг чинь хан ультрагийн 55 км-т ямар ч оролцоход надад нөөц бол чадал байгаа юм байна гэдгийг эндээс гол нь харж чаддаг нь өөрийгөө өөрийнхөө түүхээс хамаарат мэдчих боломжтой гэж харагдаж байгаа маа. За тэгэхээр ерөнхийдөө яадаг байх нь өөрийнхөө оноог цуглуулдаг байх нь өөрийгөө дэлхийн хаана, Монголынхаа хаана яваа байхыг харж болох нь мөн энэ дээрээс дамжуулаад дэлхийд даяар ямар уралдаан хаана хийзээ болох ч байгааг мэдээлэл авчиж болохоор байна. Мөн дээр нь өөрийнхөө үр дүнгийг харж болох нь байна. Тэгээд би ямар уралдаанд орж чадах вэ гэдгээ түүхэн дээрээсээ үндэслээд шийдвэр гаргахад бас тусалдаг байх нэ. За тэгэхээр ямар ч юм та хүн маань өөрийнхөө уралдаануудыг ингээд оролцсон уралдаануудаас ингээд экран цогтолж болдог. Тэгээд тэндийгээ ингээд өөрөө бас менеж хийгээд хараад харьцуулаад одоо дараа нь ямар уралдаанд орох уу, яах вэ гэдэг төлөвлөгөөнүүдээ гаргаж болох нь байна. За бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд Итрагийн талаар дэлгэрэнгүй гэх юм уу эсвэл яг нарийн мэдээлэл авахыг хүсвэл над руу чат хийж болно шүү. За бүгдэнд нь амжилт хүсье.